Их газраас өндийсэн их богд хайрхан минь. Сав шимээс ундарсан шаргалжууд алшаан минь. Бодхон тишэд бодолд минь хинзэрсэн бойтгныхон шиг уяатай байдаг нутаг минь. Хойрхон заяах сэтгэлийн сүн далай. Хонгор нутгийн зон олон минь. Гурван бүсийн нутаг таан эзэн түмэн үедээ буй заяатай. Улсын суунаас ундарсан заг байдргийн гол минь. Талын хөвлөгөөс мэлмэрсэн орог боон цагаан нуур минь. Унган танхил сэтгэл нялгарсан уурганы хөв шиг уяатай байдаг хонгор нутаг минь. Зэрэглэн дундаан бидэрсэн зээрэн номчин говь минь. Тэнүүн талдаа мэлтэрсэн улзийд твин гол минь. Өрөвч хаалган сэтгэл минь хинзэрсэн орхины осор шиг уяатай байдаг хонгор нутаг минь. Аманд нь амар минь бэлгэж, хатанд нь азын дөрвөн гэрх балтаж, айл хотлороо инээд хөрөөр цэлгэж цар шиндэн сайхан шинэлцгээж байна уу. Хадган цэнхэр цэнгэрийг эвхэн золгох учрал дээр, хатан өвлийн жаврыг хураан золгох ёроол дээр, хөх Монголын даяараа дээдлэн өргөх цацал дээр, хаврын тэргүүн сарал, жаргал цацруулан айсан. Монгол түмэн хотол төмнөрөө сар шиндэ сайхан шинэлцгээж байна. За ингээд ТV8 телевизийн уран бүтээлчд бид энэ удаад саршны баяр зориулан хүргэж байгаа хишиг өдөр нэвтрүүлгийг Баян хонгор аймгаас та бүхэндээ бэлтгэн хүргэж байна. Өнгөрсөн 40 жилд ололт амжилтаар дүүрэн байсан хонгор нутгийн зон олон хонгор нутгийн олон сайхан эрхэм хүндтэй хүмүүс өнөөдрийн хишиг өдөр нэвтрүүлэгт маань урагдан оролцож байгааг юун төрөнд эрхэм үзэгч та бүхэндээ тунхаглан дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилийнхээ амжилтыг баттгсан Баян хонгорчууд ирээдүйнхээ ажлыг бас өнгөтэй төлөвлөсөн байгаа. Энэ талаарх сонин сайхан мэдээлэл, сайхан дуу хоорыг та бүхэндээ энэ удаагийн нэвтрүүлгээр зарим хүргүүлэх болно. За ингээд эрхэм үзэгч та бүхэн маань хишиг өдөр нэвтрүүлэгтээ хамтдаа байгаарай. Баян хонгор аймгийн төр захиргааны удирдлагууд, салбарын олон одоо эрхмүүд маань өнөөдрийн нэвтрүүлэгт бас нутаг орны тухай, нутаг орныхоо сонин сайхан хийж бүтээсэн ажил хөдөлмөрийнхөө тухай, бахархах сайхан бахархлынхаа тухай энэхүү хишиг өдөр нэвтрүүлгийг үргэлжлүүлэн хөрөх болно. Яг одоо ТV8 телевизийг Монгол орны 4 зүг 8 зохист үзэн хамтдаа энэ сайхан шинэ сартаагаа учран золгож байгаа эрхэм хиймэрлэг Монгол түмэн та бүхэндээ саршны мэндийг дахин хүргэж хишиг өдөр нэвтрүүлгээ энэхүү эхлүүлж байна. За ингээд хишиг өдөр нэвтрүүлэг маань энэхүү үзэгч Монгол түмэн та бүхэндээ хүрч байна. Өнгөрсөн 40 жилд хонгор нутгийнхан маань, Баян хонгор аймгийнхан маань олон сайхан амжилттай, олон сайхан одоо бахархалтай, хийсэн бүтээсэн ажилтай, ярих яриатай тийм ээ, ирээдүйд хийх олон сайхан төлөвлөгөөтэй бас өнөөдрийн нэвтрүүлэгт энэхүү олон сайхан мэдээлэлээр нэвтрүүлгийг үргэлжлүүлэх болно. Ингээд нэвтрүүлгийг маань эхлүүлж тийм ээ, салхийг хагалж өгнөх юм байна. Баян хонгор аймгийн засаг дарга Батчаргал таныг яг одоо цэнхэрлэгдсэн өмнө урьж байна. За тэгээд одоо нэвтрүүлэг үзэж байгаа бас Баян хонгор аймгийн олон сайхан одоо уугуул, суугуул иргэд маань бас одоо гişиг өдөр нэвтрүүлэгтээ хамт байгаа хаа тийм ээ. Үнэхээр л одоо хүний тийм хамгийн том бахархал, хамгийн том омогшил бол яахын аргагүй хүний төрсөн нутаг тийм ээ, унсан газар угаас ус одоо өсгөж хүмүүжүүлсэн аав ээж байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тийм учраас хонгор нутгийн маань энэ сайхан сар шин дэлгэрэх цагтаа учран золгож байгаа энэ хүчтэй мөн одоо хонгор нутгийн олон сайхан уран бүтээлчд, олон сайхан одоо салбарын эрхмүүдтэй ингээд хамтдаа бүтээлч хүмүүстэйгээ та бүхнийг уулзалж байгаа. Нийт Монгол түмэндээ 17 дугаар жарны алтан гүнжлэх тэмээх дахиад жилийн сар шины мэндийг Баян хонгор аймгийнхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж мэдчилье. Хура. Өнгөрчвөө 2016 он маань Баян хонгорчууд бид бүхний хувьд дээр бас маш их ахиц дэвшил амжилт бүтээлийг дагуулсан ийм сайхан жил байлаа. Тэгээд энэ олон амжилт бүтээл дундаас би бас та бүхэндээ 3 одоо зүйлийг онцолж бас Монгол түмэндээ дуулгаж энэ сайхан мэдээг хуваалцъя гэж бодсон юм аа. За нэгдүгээрт нь Баян хонгор аймгийн маань хүн ам 1728 хүн амаар өсөж 85331 хүн амтай болж аймгийн маань нийт хүн ам 2016 онд 2% өссөн бас ийм маш сайхан мэдээ байна. Энийг бас та бүхэнтэйгээ хуваалцахад таатай байна. За монголчууд бид бүхэн бас хүн нэмбэл хүнс нэмдэг гэж ярьдаг. Хүн амын тоо маань нэмэгдсэн
Түүнийг дагаад бас Баянгар аймгийн маань дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн одоо 2016 онд 15.8%-аар өсөж нийтдээ одоо аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 403 тэрбум 667 сая төгрөгөнд хүрсэн бас ийм сайхан амжилт байна. Тэгээ энэнийг одоо нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр аваад үзэх юм бол манай аймгийн нэг иргэнд Баянгар аймгийн маань өөрсдийн үйлдвэрлэж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн 4 сая 631 мянган төгрөг болч өмнөх оныхоо мөн үеэс бас 10%-аар өссөн бас ийм сайхан дуулгах таатай мэдээ байна Монгол түмэн та бүхэндээ. Баянгар аймгийн маань эдийн засгийн гол салбар болсон малай аж ахуйн салбар маань бас өндөр амжилттай байлаа. Өнгөрсөн одоо 2016 оны одоо мөн үеийнхээс аваад харьцуулаад үзэхэд мал сүрэг маань бас 5 төрөл дээрээ өсөж нийтдээ 432 мянган толгой малаар нийт мал сүрэг маань нэмэгдэж энэ 2016 оны жилийн эцэст Баянгар аймаг 4 сая 236 мянга 331 мянган толгой малтай болсон ийм сайхан амжилтыг бас дуулахад таатай байна. Энэ дотроо 19,992 тэмээгээр манай Баянлаг сумын малчид маань одоо аймагта хамгийн олон тэмээтэй сумаар шалгарсан байна. За мөн 16,347 толгой адуугаараа галууд сум маань бас одоо адуун сүргийн тоогоор Баянгар аймгийнхаа малчид хөдөлмөрчдийг бас мандайлсан байна. За өхөр сүргийн тоогоор 44,175 өхөр сүрэг тоолуулж Эрдэнэ зогц сумынхан маань бас аймгийнхаа одоо өхөр сүргтэнгүүд манлайлсан байна. За хонин сүргийн тоогоор Баян сум маань 121,258 толгой одоо хонин сүрэг тоолуулж хамгийн олон хоньтой бас сумаар шалгарсан байна. За Ямаагараа Баацгаан сум манай Баацгаан сумынхан маань энэ оны эцэст 265,971 толгой ямаа тоолуулж хамгийн олон одоо толгой ямаатай болсон ийм сайхан багтам амжилтыг үзүүлсэн байна. Энэ дотроо бас нэг одоо мас хөдөө аж ахуй дотор бас нэг онцлог дуулах мэдээ бол манай Баянгар аймгийн бол энэ оны жилийн эцсийн байдлаар нийтдээ 22,001 малчинтай болсон байгаа. Энэ нь өнгөрсөн одоо мөн оны мөн үетэй харьцуулахад 4.4%-аар буюу нийт одоо малчтын маань тоо одоо 1000 хүнээр нэмэгдсэн ийм сайхан үзүүлэлт гарсан байна. Тэгээ энэ сайхан мэдээг Монгол түмэн та бүхэндээ аймаг орон нутгийнхаа нийт ард иргэнд та бүхэнтэйгээ баяртайгаар хуваалцж байгаадаа энэ сайхан сар шинийн өмнө энэ бэлэг дэмбэрэл тэгшэрсэн өдөр бас та бүхэндээ дуулгаж байгаадаа туйлын их баяртай байна. 17 дугаар жарны алтан унжлах тэмээх дахиад жилийн сар шинийн хаврын тэргүүн сарын сар шинийн баяраар Баянгар аймгаас бэлтгэж байгаа хишиг өдөр нэвтрүүлэг дэлгэр сайхан үргэлжилж байна. За монголчууд эртээр үеэс дунгийн зүстэй хунгийн дуутай хундан цагаан онныхон ууцыг одоо хөндөж талладаг ийм сайхан уламжлалтай ард түмэн. Тэгэхээр одоо энэ хишиг өдөр нэвтрүүлгийн хүндтэй сайхан ууцыг Баянгар аймгийн Баянлаг сумын тэмээчин Монгол улсын хөдөлмөрийн баатар Сугар очрыг баатрыг одоо хөндөж өгөөч гэж хүсэж байна. За ингээд сар шинийн маань эдээш үсний дээж хунгийн зүстэй дунгийн дуутай хундан цагаан хоньны минь эдээш үсийг хөндөж өгнө гэж тайлбарж байна. Түнтөр сан түн бомар султгаа эдийн дээж одоо шүүсэ эдээш үс боцаахан дия. За ингээд гişиг өдөр нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. Шинэ сартаагаа учран золгож дэлгэрэх цагаа бэлэгдэж энэ сайхан одоо Монгол хүний таних тэмдэг болсон Монгол дээлт зам өмсч оосор хүчгийн орд цагаан өргөндөө хорон цугларсан байгаа.
Баянгар аймгийн одоо олон цагийн эрх мэдээ нэвтрүүлэг та бүхэндээ хүрч байна. Аялгууд дуу тэмээ аз жаргал инээд хөргүүгээр альва нэгэн уулз цуглаан баяр хөслийг үнэхээр төсөөлөх аргагүй байдаг. Тэм учраас өнөөдөр энэ хөө нэвтрүүлгийн хамарт хүрэлцэн ирсэн олон цагийн уран бүтээлчид, олон цагийн эрх мөд, зам мөн цэнхэрлэгцээ үзэн суугаа Монгол түмэн та бүхэндээ бас Аядууны цэнхэр хадаг өргөн барин өгөх юм байна. Баянгар аймгийн хөгжим драмын театрын уран бүтээлч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дуучин Хорлоо, за Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Морин Хурч Отон баяр нарыгаа та бүхний өмнө төлөвлөж өрн залж байна.
Утсандаа хорвоогийн жаргал зовлон бүхий л зүйлийг багтааж идэг хосгооны өв соёл Азийн цээжинд оршин байдаг юм аа. Өнөөдөр гişиг өдөр нэвтрүүлэгт маань оролцож тийм ээ энэ сайхан нутгийн одоо олон сайхан эрхмүүдтэй бас за нэвтрүүлэг үзэж байгаа Монгол түмэнд энэ сайхан өргөөний жаврыг үргэж аялгууд сайхан дуугаараа өргөж тийм ээ бидний сонор юуг нэлаасан уран бүтээлчтэй маш их баярлаа. Тэгээ өнөөдөр бас одоо Баянгар аймгийн засаг дарга тийм ээ иргэдийн хурлын төлөөлөгчд за бүхий л одоо салбаруудын дарга нар гээд олон одоо юм төр зэрхэн удирдлагууд замун салбарын эрхмүүдтэй одоо гавьяа зүтгэлтнүүд тийм олон сайхан хүмүүс оролцож байна. Ер нь бол Баянгар аймгаас тийм ээ одоо бизнес инженер, улс төрийн за одоо ингээд бүхий л салбарт бол маш олон урлагийн спортын тийм ээ бүхий салбарт маш олон сайхан манлайлал болсон. Алдартнууд бол төрөн гарсан байдаг. За өнөөдрийн хувьд надтай нэвтрүүлгийг бас хамтран хөтлөж байгаа Баянгар аймгийн засаг даргын хамгаалалтын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Дэлгэр сайхандаа маш их баярлалаа. Тэгэхээр одоо хоёлоо дараагийн тийм эрхмүүдтэй хүмүүсээ бас үргэлжлүүлэн тийм ээ тэр хүмүүсийн сайхан мэдээлэл ярилцлагаар бас нэвтрүүлгээ үргэлжлүүлэе гэж бодож байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд маань өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байгаа. Тэгэхээр зэрэг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга үнэн буян даргатай та бүхнийг олзуулъя. Иргэдийн хурлын бас өнгөцөөс хийж байгаа ажлын талаар бас мэдээллийг та бүхэн мэдээлэлээс авах хаа. Нийт баянгорчуудаа Монгол түмэндээ ирж буй алтан үнэлэх тэмээх дахиад жилийн сар шиндийн мэндийг өргөн дэвшүүлье. За өнгөрсөн бичэн жилийн үед манай Баянгар аймгийн үед зүүн зуршлах сайтай өвөлдөн үнэтэй өөрөөр хэлбэл байгаль дэлхийн малчин ард түмэн гэтгсэн улсын хурлын болон орон нутгийн сонгуульд ард түмэн төрдөө итгэсэн төрн ард түмнийх өмнө асар их өндөр хариуцлага хүлээсэн ийм сайхан жил болж өнгөрч байна. За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн засаг даргын мөрийг хөтөлбөрөөр мөн 2017 онд ажиллах үндсэн чиглэлийг нь баталж өгсөн одоо ард түмнийхэн амьдралын чанарыг сайжруулах иргэдийн ажилтаа орлоготой болох талаар тодорхой томоохон ажлуудыг эхлээд явж байна. Ингээд ирж буй алтан үнэлэх тэмээх дахиад жилийн ард түмэн маань зүүн олнорон амар амгалан эрүүл энх сайн сайхан байхын үзэл төрөлийг нийт ард түмэндээ өргөн дэвшүүлж байна. Манай аймгийн иргэдийн хурлын үед бас онцлогтой зүйлүүд байгаа. Аймгийн хэмжээнд 41 төлөөлөгч аймгийн иргэдийн хурлд сонгогдсон. Түүнээс хамгийн залуу нь буюу одоо манай иргэдийн хурлын отгон баяр дарга хурлын даргаар сонгогдсон. Одоо ийм эрч хүчтэй даргатай, ийм эрч хүчтэй хамт олон аймгийн хөгжил цэцлийн төлөө одоо сэтгэл нийлэн хамтран ажиллаж байна. За ингээд та бүхэндээ сар шиндэн сайхан шинэлээрээ нийт Монголын хаамчид одоо гарч байгаа дахиад жилдээ ачаалалтай сайн сайхан байх юм бол зүйтэй ирүүлэг өргөн дэвшүүлж байна. Ингээд одоо манай Баянгар аймгийн уулзалтанд ирж оролцож байгаа туйлын баяртай байна. Ингээд ирж байгаа дахиад жил маань өнтэй сайхан юм байгаасай мөн одоо өдөж байгаа мэдэн жил маань бас нэлээ зарим газар одоо нэлээ юутай онцгойтой сөрхөдөө байлаа. Тэгээд одоо энэ манай Баянгар тэрдэндээ энэ говь руугаа бол өвлжөөл тохилог сайхан одоо хавартагаан золголоо. Ингээд нийт усын хэмжээний одоо малчтаа мөн Баянгар аймгийн нийт одоо малчтаа мөн тэр дундаа баялагчдынхаа малчтаа сар шиндээ сайхан шилдээрээ онцгой тарган ороороо ирээд төшүүлье. За тэгэхээр хонгор нутгийн зон олон ард түмнийг бол адуун хонгор, айргийн хонгор, итгэлэн хонгор, сэтгэлэн жигсэн хонгор ийм сайхан ард түмэн гэж ярьдаг. Тэгэхээр өнөөдөр бас гişиг өдөр нэвтрүүлэгт маань нутаг орныхоо төлөө ажиллаж амьдарч тийм ээ энэ сайхан нутаг орноос орныхоо тийм ээ одоо бахархал зүйлээр бахархаж омогшиж яваа олон сайхан эрхмүүдийн маань сайхан мэдлэгээр нэвтрүүлгийн хувь бид үргэлжлүүлж байна. За тэгээд одоо хөдөө орон нутгийн гол зүйл бол одоо хөдөө аж ахуйн тийм ээ мал аж ахуй бол яхаа аргагүй Монгол хүний тийм ээ Монгол энэ сайхан нутгийн маань одоо хамгийн том баялаг бахархавчтай юм сайхан эрдэнэ байдаг. За Баянгар аймгийн хувьд бол өнгөрсөн жил хамгийн одоо эрүүл малтай аймгаар
шалгарсан аймагуудын нэг аймагуудын нэг болж тийм ээ. Энэ бол одоо яхаа аргагүй бас яг энэ Баянгар аймгийн хөдөө аж ахуйн салбарын одоо яг энэ хөдөө аж ахуйн салбартаа хэрхэн анхаарал хандуулж ажиллаж байгааг юм бас одоо тодхон жишээ илрэл юм болов уу гэж одоо хөтлөгч бий болох хувьда бодсон. Тэгэхээр өнөөдөр бас яг л одоо энэ мал ахуйтайгаа тийм ээ ойрхон ажиллаж малаа малчж байгаа олон сайхан залуучуудтайгаа тийм ээ ойр дотн ажиллаж уулзаж за одоо ямар зүйл хэрэгтэй вэ ингээ энэ бүхнийг одоо ингэж санаачлан дэмжиж байгаа бас тийм удирдлагуудын бас нэг төлөөллийг одоо сайхан мэдлэгийг өргөжлүүлээ хойлоо гэж үзсэн. За тэгэхээр нүүдэлчин удмынхаа тэр их өв соёлыг тээж явж байгаа манай Монгол малчин түмэн маань тэр туснаа Баянгорчууд маань энэ жил усын авраг малчнаар 7-оор нэмсэн байгаа. Тэгэхээр зэрэг хөдөө аж ахуйн газрын дарга Баттөртэй та бүхнийг энэ ташинд олзож сонир сайхан мэдээллийг хүргье. За альчлан ирж байгаа алтан унжлах тамхи дахиад жилийнхаа сар шинийн мэндийг Баянгор аймгийн нийт хөдөө аж ахуйн салбарын ажилчид, малчид, Монголын нийт хөдөө аж ахуйн салбарын ажилчидын баярын мэнд хүргье. За манай хөдөө аж ахуйн салбар нь энэ дахиад жилдээ мал сүргэн 5 төрөлөөр өссөн. Түүний дотор одоо 430 гаруй мянган малаар нэмэгдэж 4 сая 200 мянган мал тоолуулсан ийм амжилттай дахиад жилийн огтж байна. За өнгөрсөн оны ажлын одоо үзүүлэлтээр бол аймгийн сайн малчнаар 57 сайн малчин шалгарч тэргүүний дарааланчаар аймгийн тэргүүний дарааланчаар 1 хүн шалгарч шилдэг готайлаар 23 малчин шалгарсан ийм багтан амжилттайгаар дахиад жилийн огтж байна. Улсын авраг малчнаар одоо 7 хүн шалгарсан байж байгаа. Энэ 7 одоо мал сүрэг өсөхийн хэрээр аймгийн одоо нийт ажиллагчдын одоо 61% нь бол одоо хөдөө аж ахуйн салбарт ажиллагчтай эзэлж байна. Аймгийн нийт одоо нийт бүтээгдэхүүний 51% нь бол мал аж ахуй хөдөө аж ахуйн салбараас бэлтгэсэн ийм багтан амжилттай дахиад жилийн огтж байгаа. Одоо нийт одоо хөдөө аж ахуйн салбарынхандаа сайхан дата мэдээд болох дата байна. Баянгор аймгийн мал сүрэг бол одоо эрүүл одоо өвчин эмэггүй ийм сайхан цэвэр мал сүрэгтэй байгаа. Энэ статус хамгаалж одоо дотоод гадаадын зах зээлд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ экспортод гаргах ийм бүрэн боломж байна. Манай хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа нийт малчид, хөдөлмөрчид энэ талаар бол нэлээд анхаарал болгоомжтой ажиллаж энэ статусаа цааш хадгалах ийм боломж нөхцөл бүрэн дүүрэн байна. Та бүхэндээ сар шинийн мэнд хүргье. За Баянгар аймгаас бэлтгэн хүргэж байгаа хишиг өдөр нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Үнэхээр одоо хийсэн бүтээсэн ажилтай бахархах зүйлтэй нутгийн энэ сайхан ариун тагшин байгаль юугаараа одоо бахархан байгаа Бонгор нутгийн зон олон саршны баярын хөвөл өргөн дэлгэр сайхан үргэлжилж байна. Ингээд дараагийн нэгэн сайхан уран бүтээлчийн уран бүтээлийг бас бид та бүхэндээ толилуулахад бэлэн боллоо. Зээ манай улсын сүлдэрд нь болсон малчин түмний баяр цоглон болсон 5 гушуу мал сүргийнхээ магтаалыг та бүхэндээ сонирхуулан хэлье. Хонин сүргээсэн эхлий хороо готоон чимгэлсэн хонхор дүүрэн бялхсан хонгор сүүн мэлтэлсэн хоормог тарган дэлгэрсэн готлон ирж хуран зогсдог хундан цагаан зүстэй хонин олон сүргээ чинь хургалан төлөх үед нь хуурай бууцын базаасан хужир шүүгийн згсэн гашаа хороогийн зассан халууцсан дулаан гэвтэртэй хөрөв нэлхийн дасалгаатай уут угжны бэлтгэлтэй усан хөлдөдгүй худагтай ангаах ухааны эмнэлэгтэй арчлах хэмжээр жижүүртэй хөвн зөөлн носорон хөрслөгд узан арсаран хөлдүү түүхий дээрэн үйлдүүр ард түмнийхэн хэрэгцээг хангасан хавтгай дөрүлжин ууцтай халбар дугран сүлтэй халуун дулаан элчтэй хамгийн чухал ашигтай овоо толгод бүргсэн олон зуугаар суурилсан ойр холдын хариулгатай олон замын бэлчээртэй таан ногоон хангалсан тариа будаа шиг үржсэн тансаг баян сүрэг нь хонин сүргүүлээ. Яман сүргийн хэлбэл гартааман алаг зүстэй ганган хэнцэр маягтай хонинд нь хантай готонд нь вараатай сэлмэн жадан эвэртэй сэтэн босоожигтэй шингэн нарийнхан дуутай уураг сүгээр нь нарминхан ихэр голдуу ишгэлдэг совдан эрдэн шиг ноодуртай шуурхай хөнгөн хөдлөгөөнтэй хониг нь баахан дагууламтгай хорооны мохрыг эзлэмтгий нөхдийг жаахан гадуурламтгай номрыг түргэн оломтгай асах хатанд нь авирамтгай амт тургуулыг шилэмтгий дулаахан гашаанд байрсан эрдэнэт баян сүрэг нь яман сүрэг билээ. Өхөр мөрөгдөггүй, үнэ сувайруулдаггүй, дуулаг хүзүүн бүдүүрсэн духмагнаад боржисэн боорнки эвэртэй бөгтөгөр сэрвэтэй
турж эцэж ядраагүй тугал махан бараагүй угтан ирж урамдж мордог улаа хөрөн бухны маань уул ижил сүргэн гэвэл савг сайтай сарлагнуу сайхан биетэй хайнагнуу самнан авдаг хөөвөртэй сайн угсааны үннэнүүд аршаан болог сүүгээрэн ард түмнийгэн хангасан ариш ширээ зузаахан ашиг шимээр ихэхэн салаа дөрвөн туурайтай сахлаг арвин хөөвөртэй тэргэндэн нар бол тэнкэлтэй тэрсүүд нь хөдлөвл адраатай заанаас тутахгүй чадaltaй загснаас тутахгүй усчин зам таарвал цовдөг залхуун хөрвөл гевтдэг хайрын бэлчээрд гевтэмхий хэлэн ороож эдэмхий нанжин согоо нэвэртэй нарийн гоёмсог сүулдэ хүзүү сэрвэн дөвхийсэн хөгтөлний сэрийсэн хөдөр чирийг шандастай төөрч үрдэн үзээгүй төл үрдэн алддаггүй цовн ирээ цугларн саалгадаг сүүн далай сүргийн дээжин нөхөр сүргээ аавын хүүгийн унаа болсон ардын наадмын чимэг болсон аз хиймэрийн тэнгэр болсон адуун сүргийн хэлвэл хөөрлөн дэлэлсэн адуунууд хөрвөнэлх унгнууд гөгшин залуу гүмөрд уйдаг хурдан хөлгүүд уурах цаймардууд агтлан хөнгөлсөн үрээнүүд ахвалт цэрэглэн байцнууд шим сайлтай гүүнүүд шинээр сургасан даагнууд эд бүгдэн нийлэн эрийн хиймэр адуун сүргэн бүрддэг юм байна. Эмнэг дошигны сургаж бай эдлэгийн унлага үзүүлж бай зарим нэг мордихон зан явдлаас нь хэлвэл сэтгэл сэргэм алхалсан сэгсрэн зайл жороолсон хазаар далан тэмүүлсэн халандар докторсон гатрин эргэж арилдсан хададтай газар гантай юм шиг харанхуй шин дэнлүүтэй юм шиг хазаар булаам агсанч вэ буруу зүвгүй номхонч вэ булгин цамандаг эрэгцээч вэ за тэр бүгдийг нь тоочж яаж барах вэ тэмээн сүргэ магтъя. Зан сайтай залуу настай ноос сайтай номхон төлөв ширээ дэгшгэн бүхтэй шилэн дүүрэн зогдортой шилмэл сайхан ноостой шилэн тунгалгхан нүдтэй шим сүгээр нь нарвинхан өндөр гойлог чадцтай өргөн зузаан тавхайтай өөртөн бөгөнцөн сүултэй өвлийнхэн хүүдэн тэсвэртэй өл хоолдаахтан сайн алтан шаргал зүстэй алсын холлоор бэлчээртэй айл готоо нүүлэгдэг аргал усаан даттдаг хашаа хороо хатлан мөрдө хамаг ажлыг нугалж өгдөг ач тусыг нь үнлээд барахгүй ашиг шимийг нь магтаад барахгүй ширээ сайхан шилдэг атнуу шилэн ширгөөсөн бууран тайлагнууд үу олон ингийн олон ботог торм эд бүгднийл нь тэнгэр говийн тэнгэрлэг сайхан тэмээн сүрг маань бүрддэг юм байна. Тэнкэ чадлын суулгаж бай тэсвэр гатуужлыг нь олгож бай хамар амыг нь хайрлаж бай хачин гамтаа унжидэлж бай таалалтай вэрчээлт нь гаргаж бай тарга гүчийг ахуулж бай тавтай сайхан усалж бай Сумжин намаржин оторлож зузаан таргыг ахуулж өвөлжин хаваржин арчилж өнтэй тарган оруулж арбан баян сүргэн арвай будаа шиг өсгөж тоогоор сүүгэн хөөрүүлж тосор морин нарвинтай хойнгаар айргаан согнж хулдаан дүүрэн дуграагаан тойруулж ажилгааныхаа санаар авраг малчин болж баялаг их бүтээлээрэн баатар малчин болж дэгжин хөгжин явахын дээшэн цаашаа өрнөхийн өлзий билэг төрөлийг өргөн олон малчин төмөндэн өөдөөд нь дээш нь дэвшүүлэн марья Hooray! 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 За энэ сайхан өрөөл бат сайхан өрш болтгоо. Хүрээ! За ахан дүүсээрээ учран золгодог ураг төмний сайхан баяр сар шинийн баяр үргэлжлэн та бүхэндээ хүрч байна. За яг одоо та бүхнийгээ Баянгөр аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгийн газрын дарга Амар Санаатай уулзаж байна. Сайн байна уу та сайхан үйлчж байна. Сайхан хаварчж байна. Сайхан аварж байна уу? Сайн байна. За хөдөлмөр халамж үйлчлэгийн газар маань ер нь яг энэ дахиажилаа бас ямар ололт амжилттайгаар бас өгтөж байна вэ? За энэ алтан үйлчлэх хэмээх дахиажилын өмнө манай Баянгөр аймгийн хэмжээнд нийтдээ нэг 3300 гаруй ахмаддаан Монгол улсын одоо төр засгаас шинээр гаргасан хуулийн дагуу насны гишгийг бүрэн олголоо. За энэ арга хэмжээнд бол нийтдээ нэг 260 орчим сая төгрөг зарцуулаад байна. Тэгэхээр өнөөдөр манай сар шинийхээ өмнө манай ахмадууд маань насны гишгээ хүртээд бас хоорондоо сайхан ярилцаад өнөхөр одоо бас нэг төр засгийн буян одоо бас насныхаа буйныг эдэлсэн бас нэг сайхан юм онцлог жил. Сэтгэл тэнгээр сайхан зулгацж байгаа юм байна да тийм ээ. Тийм байна тий. Баянгөр аймгийн хэмжээнд ер нь яг 100 гарсан хичнээн ахмад настууд байд юм бол аймгийн төв гэдэг ч юм уу. За яг аймгийн төвдөө бол 3 ахмад 110 настай 3 ахмад буурал байна. Тий. За хөдөлмөр халамж үйлчлэгийн газраас өөр хэрэгжүүлж байгаа ямар төрлийн бодлого байгаа те. За өнөөдөр ер нь өнгөрч байгаа 9 жилдээ
манай аймгийн хувьд бол нэг 20 орчим мянган иргэндээ халамжийн чиглэлээр үйлчлэгээ үзүүлсэн байна. Тэгэхээр манай шинэ засгийн газар байгуулагдаад халамжаас одоо хөдөлмөрлөө өгсөн том зорилтыг энэ 4 жилд одоо төвшүүлж байгаа. Энэ зорилтын өрөөнд бол одоо манай ард иргэд маань зөвхөн халамж аваад зогсохгүй одоо маргаашийн хөдөлмөр эрхлэгч нөгөөдрийн одоо ажил олгогч болё гэсэн юм том зорилтыг тавиад манай салбарт одоо ажил үйлс өргөнж байна. За та ингээд яг энэ телевизийг үзэн сууж байгаа Монгол түмэндээ хотол нутгийн зан олондоо сайхан сар шинэ мэдчилгээ дэвшүүлнэ. За өнөөдөр одоо сайхан жил гарч байна. Ингээд нийт баян хонгорчуудаа Монголынхаа нийт ард иргэдэд сар шинийн мэнд төргөж илгээрээ инх болон төрлөөрөө төвшин сайхан байхыг ерөөлийг өргөн дэвшүүлье. Ерөөл хатаршгэ. Баянхонгор аймаг шилдэг залуус бүтээлч залуус маш олонтой. За үүний төлөөлөл болгож Баянхонгор аймгийн Чанман Баянхонгор компани захирал иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч их хоттой та бүхнийг олзуулж байна. Сайн байна уу та? Сайхан шинжилж байна. За сайхан шинжилж байна. Та бүхэндээ сар шинийн мэнд хүргье. За дахиад жилээ ер нь хэр өнгөтэй өгтөө. Таны хувьд танай байгууллагын хувьд. Дахиад жил бол их сайхан жил гарч байна. Тэгээд Баянхонгор аймгийн хувьд бол үнэтэй бас үйлчлэлт хүндрээгүй бас малчдын одоо нуруу тэнээр сайхан жил гарч байна. Чанман Баянхонгор компани бол Баянхонгор хотын иргэдтэй саршгүй үйл ажиллагаа холбож явдаг л да. Тэгэхээр зэрэг байгууллагын онцлогийн тухайд бас ярихгүй. За манай байгууллага бол аймгийн одоо Баянхонгор сумын 30 мянган иргэдийн цэвэр усны асуудал, ариут татвар асуудлыг хариуцсан ажилтг юм одоо орон нутгийн өмчт үйлдвэрийн газар байж байгаа. За тэгээд сар шинэ болж байгаатай холбогдвол нийт хэрэглэгчд, нийт одоо баянгорчуудаа болон одоо Монголын бүх ард түмэндээ сар шинийн мэндийг хүргэж сайхан шинэлээрэ гэж хүсэж ирэж байна. Баянхонгорчууд бол улстай гайхуулах үнэхээр шилдэг, алдартай бизнесмен хүмүүстэй. Тэгэхээр яг одоо орон нутагтай үйл ажиллагаа төвлөрөн явуулж байгаа Гал хонгор компани захирал сайн жаргалтай та бүхнийг уулзаж байна. Тэгэхээр таны хувьд сайхан хаварч байна, сайхан өвлийг үнтэй сайхан давбаа. Сайхан хаварч байна. Нийт монголчуудаа болон баянгорчуудаа алтан үнэлэгт дахиад жилийн сар шинийн мэндийг хүргье. За баярлалаа. Тэгэхээр яг Гал хонгор компани яг хэдэн онд үүсгэн байгуулагдсан, анх ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан гэдгээс бас. За манай Гал хонгор компани 2005 онд үүсгэн байгуулагдсан. Зочид буудал, тээвэр, барилгын салбарын чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулж байна. Нийт Баянгортон 300 гаруй айлын орон сууц 200 хүүхдийн цэцэрлэг барьсан амжилттай ингээд үйл ажиллагаа явуулж байгаа компани байна. За эх онуудаа юу төлөвлөд байна? Одоо эх жил маань бидний хувьд ээлтэй сайхан ажил хөдөлмөр өрнөсөн сайхан жил болно гэж бодож байна. Нийт нутгийн зан олондоо монголчуудтай хамт сайхан сар шинийн мэдчилгээ дэвшүүлэхгүй. За та бүхэндээ гарч буй алтан үнэлэгт дахиад жилийн сар шинийн мэндийг хүргье. Хотол түмнэр сайхан шинэлээрэ гэж өрөөж байна. Хилэлцээд байх юм аа.
монголчуудаа болон Баян хонгор нутгийнхаа тун олонд сар шинийн мэндийг төвчүүлье. Баян хонгор аймаг Монгол өхий хөдөд хөгжүүттэй. Одооны байдлаар манай Баян хонгор аймгаас аваргал төрөг болохоос бус бүх цолтонгууд нь төрсөн байгаа. Шинээр цол авах олон сайхан залуучууд шилдэг арслангууд байгаа. Энэ бүхчүүдийг дэмжих туслах талдаар манай аймгийн бизнесмэнүүд болон төр захиргааны байгууллагууд дэмжих юм бол залуу бүхчүүд маань начин заанаар тогтохгүй шууд сайшаан цоод авах юм боломжтой бүхчүүд бий. Тэгэхээр зэрэг хамгийн гол нь тусламж дэмжлэг бүхчүүдийн өөрсдийнх нь нэгтгэх санаачлага бас шалтгаалж бүхийн цол авах ажил бол явагдах юм аа. Ингээд өөрийнхөө нутгийн бүхчүүдэд 2017 оныхоо наадамд цол чимэг аваарай гэж хүсэе. Баян хонгор аймгийнхаа шилдэг сайн малчдын төлөөллийг та бүхнээ олцолж байгаа. Тэгэхээр аймгийн сайн малчин Ган Төмөрхтайгаа та бүхнийг яг одоо олцолж байна. Сайн байна Ган Төмөрхаа. Сайн. За сайхан орж байна. Сайхан орж байна. Сарсандаа сайхан орж байна уу? Сайхан. За танай тэгэхээр үнтэй сайхан үйл болов уу? За манай богцсомч их багт уулаахан арармаа орог нуурхаан хөвөнд тунгалын захад байрладаг сайхан тогтолцоотой сум байдаг. Тэгээд энэ манай сум орон нутагт энэ өвлжил тавалжт сайхан үнэтэй сайхан болж байна. Малчид сүргийнхээ чанар дээр энэ хэр анхаарч байгаа шүү байна. За сүүлийн үед малынхаа тоо толгой энэс илүү чанар дарнах анхаардаг болсон. Одоо ер нь тэгээд манай аймаг улсын хэмжээнд аймгийн 5-т орсон байна лээ. Тэгээд энэ аймгийн засаг даргын мөрөн хөтөлбөрт эрүүл мал та байх гэсэн тийм мөрөн хөтөлбөр орсон юм лээ. Тэгээд энийг залуу малчид ер нь тэгээд малчид маань их дэмжиж байгаа. Яг одоо энэ телевизийг үзэн сууж байгаа нийт сайхан малч одоо тийм ээ ард түмэндээ хандаж мэдчилгээ төвшүүлэхгүй юу та. За тэгээд цэнхэр дэлгэцээ үзэн суугаа Монголынхаа ард түмэн болон тэр дундаа Баян хонгор аймаг богцсомынхаа нийт ард иргэдэд сарсандаа сайхан шилж илгээрийн амгалан төрлөөрөнд өшин амгалан байж мал сүргэн төм бумар усхийн өлзөөтэй сайхан өрөөлийг өргөн шивүүлж байна. За ерөөл одоо шгэ. Өдөржин бичин жил одоо Баян хонгор аймгийн үндэсний сүрийн холбоо олон харваачд ус чамгаа амжилттай сайхан онбож өнгөрсөн. За 2016 онд Баян хонгор аймгаас 2 спортын мастер, 2 дид мастер төрсөн. Сур харваагаар. Үндэсний сүрийн харваагаар төрсөн байгаа. За үүний нэг нь бол өөрөө байна. За цааш одоо дахиад жилд хэрэгжүүлэх дэд хөтөлбөр гэдэг юмыг бол одоо бас хэрэгжүүлээд эхэлсэн байж байгаа. За үүнийг бол одоо эхнийхээ шатанд ороод өвлийн бэлтгэл сургуультай хийгээд эхэлсэн. За өмнө нь бол одоо нэг шавь сургуультаар явагддаг байсан бол одоо заал танхимын сургуультаар бас шинэ залуу хүмүүсийг бэлдэж эхэлсэн байгаа. Манай Баян хонгор аймаг бас улсын мэрэгэнтэй аймаг гэж ингэж явдаг. За энэ мэрэг нь болох төр зэрэг 1975 онд Хүрээ Марал сумын Баян хонгор аймгийн Хүрээ Марал сумын хараад лавгийн Ядуун Сүрэн гэж хүмүүс бол бас улсын мэрэгэн цолыг хүртэж ирсэн. Энэ хүн харвахаас илүүтэй бас ном сум урлах одоо удирдлага зохион байгуулалтын ажлыг бас нэлээ их хувь нэмэр оруулж явсан гэж ингэж одоо Ахмад харваачд бол хувьчилт юм аа. Ер нь ойрын ирээдүг нэг улсын мэрэгнээ дахиад нэгээр нэмэх юм бодолтой бас төлөвлөгөөтэй л харж байгаа байлгүй. За одоо спорт бол мэдээж спортын хүмүүс бол одоо цол чимэг нэмэх зорилго үндсэн зорилго бол нэмэх чимэг нэмэх байдаг. Тийм зөвхөн хүн болгоно бас төрүүлээ гэж наадманд ордог. Систем харваачд бол бүгд л одоо бас амжилт харахын төлөө хувьд амжилтглээ явж чинь да. За танд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. За Баян хонгор аймгаас нэлтийн хүргэж байгаа хишиг өдөр нэвтрүүлэг маань их үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. За яг одоо та бүхнийг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан голлорт туяа оргил сайхан нартай уулзаж тэдний уран бүтээлийг хамтдаа хүлээвэн сонсцгоё. За гişиг өдөр нэвтрүүлэгт манаас өнөөдөр Баян хонгор аймгийн тиймээ салбарын олон одоо эрх мэдтэй хүмүүсийг бас урьж оролцуулж байна. Түүний төрөөс Баян хонгор аймгийн хөгжим драмын театрын уран бүтээлчдээс аялгау сайхан дуу хуураар нэвтрүүлгийн манаас хөглөж чимэж оролцож байна. За нэвтрүүлгийн бас нэгэн дараагийн зочид болсон уран бүтээлчд маань аймгийн хөгжим драмын театрын
Дуучин Монгол Улсын солийн түргэн ажилтан Болорд морин хурж оргил сайхан нар манаас өнөөдрийн нэвтрүүлгийн одоо хойморт бодлон саадсан байна. Тэгээд яг одоо бас нэвтрүүлэг үзэж байгаа Монгол түмэндээ ердөө сонгоронт үеийн сайхан залуучуудаа магадгүй мэдлэгээ өргөх болов гэж бодож байна. За ингээд цэнгэрлэгцэн үзэн суугаа Монголын ард түмэнд сар шинэ нэмэнд хүргье. Баян онгорчуудаа сайхан шинэлээрээ та бүхэндээ аз жаргал ирүүлэх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Тэглэгээ гоо. Тэгэхээр сар шинийн баяр гэдэг бол мэдээж ерөөл бүхний дээдийг хэлж тийм ээ. Одоо эдээ будааныхаа дээд хамгийн сайхан бүхнийг одоо дэлгэн тавьдаг монголчуудын бахархал болсон ийм сайхан баяр байдаг. За тэгээ энэ баярыг бол тийм ээ морин хуур сайхан уртын дууч гэдэг юм энэ сайхан дуу өрөө үнэхээр сөөлхийн аргагүй байдаг. Тэгээ манай хоёр уран бүтээлчд маань яг одоо бас нэвтрүүлэг үзэж байгаа Монгол түмэндээ үзэгчдээ хонгор нутгийнхандаа зориулж бас өөрсдийн уран бүтээлийн дээжээсээ айдууны мэдлэгээ өргөн барих байх гэж байна.
Нийт Монгол түмэндээ болон хонгор нутгийн ард түмэнд ирж буй дахиад жилдээ сар шиндээ сайхан шинж илгээрийн амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын ерөөл өргөё. Өнгөрсөн 30 жил маань Баян хонгор аймгийн нийт Монгол түмний сар дунд олон сайхан тэмдэглэлтүүд явлаар 4 жил өнгөрсөн. Тухайлж ярих юм бол улсын их хурлын болон орон нутгийн шат цасны сонгуульд амжилттай оролцож бүгдээрээ сайхан сонголтоо хийж энэ сонголтын үрд эмхлэн байгуулагдсан шат шатны төр засгийн байгууллагууд үйл ажиллагаанд орж төгөлдрж ирсэн. Аймгийн засаг даргын мөрийн хөтлөөр бол хөгжлийн хөтлөөр. Энэ хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ард түмнийхээ амьдралыг яаж дэвшүүлэх вэ? Улс орныхоо нийгмийн эдийн засгийг яаж хөгжүүлэх гэсэн олон зохицуултуудыг шийдсэн томоохон шийдлийн баримтчиг болсон. Энэ мөрийн хөтлөөрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Яаж цааш нь авч үргэлжлүүлэх вэ гэдэг асуудал бол хамгийн чухал зүйл юм аа. Энэ хүрээндээ бид нар хамгийн нэгдүгээр бүх ард түмэн тэр дундаа төрийн байгууллагууд мэрэгжлийн байгууллагууд харилцсан уялдаатай ажиллах ёстой гэсэн томоохон шийдлийг гаргаж ирсэн юм аа. Энэ утгаараа бид нар бас төрийн байгууллагууд, мэрэгжлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах гэсэн томоохон зөвлөгөөний зохион байгуулж, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цаашдаа бид яаж хамтарч ажиллах вэ? Юун дээр нь анхаарах вэ гэдэг талаарх олон шийдлүүдийг бас гаргаж чадсан. Баян хонгор аймгийн нийт иргэдийн минь ажил амьдрал дэшиж, ажил олгон наривжиж, бүгдөө нь сайхан зол жаргалтай амьдрах тэр орчин нөхцөлийг бүрдүүлэхийг зорьсон билээ. Та бүхэндээ өчрөн золгож байгаа дахиад жилдээ төр маань төвшин амгалан түмэн алан маань инк амгалан байх албаа гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлье. Гал дахиад жилийн сар шөнийн мэндийг нийт монголчуудаа, баян хонгорчуудаа, дэр тусмаа эрүүлийн хамгаалахын системд ажиллаж байгаа эмч ажилчид нүдний эмнэлгийн хамт олондоо өргөн дэвшүүлж байна. Өнгөрч бичин жилд бол эрүүлийн хамгаалахын системийн бол олон үр дүнтэй ажлууд хийгдэж ирсэн. Үүнд бол онцлогоо эмчилгээнд бол 4D бөөрийн дутагдaltaй өвчтнийг эмчлэх диализын дасаг бусад бүх төрлийн дурангийн онцлогоо бол нэвтэрсэн. Үүнийг бол нийт эмнэлгийн эмч ажилчид бол эзэмшиж ард түмнийг эрүүл энхийн төлөө бол эрч чадтанд нь оншилж эмчлэх үйл ажиллагааг бол нэвтрүүлэн ажиллаж байгаа. Манай нүдний эмнэлгийн хувьд бол нийт 126 хүнд нүдний өвчнийг сохрлоос сэргийлэх, болрын бүдэгшил, нүдний даралтын мэс засал, зовх салстын мэс заслыг амжилттай хийж хараа оруулах ажлыг бол амжилттай хийгдсэн. Үүн тусмаа бүгд найрамдах энтхэг улсад болрын мэс заслын жижиг цуслагт мэс заслын аргыг эзэмших курст нэг эмчийг сурган одоо орон нутагт чирэгдэлгүй онцлон эмчилж байна. Ингээд цаашдаа нийт Монголынхан ард түмэнд илгээрээ инк амгалан төрлөөрөө төмөн амгалан байхын үлзийтэй сайхан ярилыг өргөн дэвшүүлж байна. Хонгор нутгаас минь өсөх хэрэгэд тамирч нар тодорсон чөлөөт бүхий Азийн авраг хонгор зул охинтойгоо та бүхнийг уулзаж байна. За сайхан шилжүүлж гинөө. За аль сургуулийн хэдгээр бүлэгт явдаг үлээ? За би Номгаахлах сургуулийн 11-ийн Б анги сурдаг. Чөлөөт хөөр хичээллээд одоо 6 дахь жилдээ болж байна. Тэгээд улсын аврах шалгаруулах тэмцээнд 2 төрүүлж 1 мөнгөн медаль авсан байгаа. Тэгээд энэ 100 зохиогдсон Азийн хүүхдүүд 2016 наадамд Монголын анхны алтан медалийг авсан байгаа. Ямар мөнгө. Цаашдаа ямар зорилго тавьчаад байна гэх чинь дөө. Одоо энэ ирэх 2018 онд хүүхдийн олимпиад орох зорилготойгоо. Тэгээд 2020-24 оны олимпиад мэдээж алтан медаль авах зорилготой бэлтгэлээ хийж байгаа. Чөлөөт бөхөр яагаад чиний хувьд хичээл хэр болсон?
хамгийн анх сургуулийн аврагт ороод тэгээд айгүй өөрөө сонирхолтой болоод тэрнээс хойш 6 жил хичээлж. Мэдээж энэ амжилтанд хүрэхэд чиний аав ээж, багш олон хүмүүс тусалцаа дэмжлэг байгаа ах тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүстэй хандаж бас нийт Монголын ард түмэнд хандаж өгөөж сарчны мэтчлэг дэвшүүлэх үү. За мэдээж энэ амжилтанд хүрэхэд хамгийн их тусалсан хүн бол мэдээж манай багш маань байгаа. Манай хэлтгэл мөх тулд хөвшин удирдлагын доор бүгдээрээ бэлтгэл сургалтаа хийдэг. Тэгээд олон улсын тэмцээн уралдаанд явхад аймаг засаг дарга тэгээд бусад байгууллагуудаас маш их дэмжлэг тусалцаа үзүүлдэг. За баярлалаа амжилттай. За баярлалаа. Ингээ Баян хонгор болон монголчуудаа сар шиндээ сайхан шилжээрэй гэж хэрвээ. ТV8 телевизээс зохион байгуулж байгаа гişиг өдөр хэмээх энэ сайхан бэлэг дэмбэрлийн өрөөлтэй энэ нэвтрүүлэгт Баянгор аймгийн хүүхд залуучуудын төлөөлөл болсон урлаг спортын тэргүүний хоёр сайхан охиноороо гоёж ирлээ. Тэгээд хүн төрөлхтний үүслийн үлгээ хөгс ирэхэд монголчуудын оюуны төв болсон говь хангаан цэнхэр орон Баянгор имэх энэ сайхан нутгийнхаа хоймроос очлон хорвоо ертөнцийн өнцөг улам бүст дархан суурсан монголчуудаа тэр дундаа баян хонгорчуудаа сар шинийн мэндийг дэвшүүлж гэр бүл нь аз жаргалаар дүүрэн үр хүүхдүүд нь инээд баяслаар дүүрэн залуучууд нь хөдөлмөрлөх эрч хүчээр дүүрэн манлайлагч байхын үлжээтэй өрөөлийг Баянгор аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олонны өмнөөс болон нийт хүүхэд багчууд залуучуудынхаа өмнөөс хүргэж байна. Ингээд та бүхэндээ сар шиндээ сайхан шинэлээрээ та бүхэндээ эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. 2017 оноос 2021 оны хооронд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр хэрэгжих болсон энэ сайхан мэдээг энэ сайхан баярын мэндтэй хамтдаган та бүхэндээ хүргэж байна. Энэ хөтөлбөр хэрэгжснээр Баянгор аймгийн удирдлагууд бүхэн шатандаа тэрч буй хэлэл аж ахуй нэгж байгууллага иргэд хоршоо хүн болгон хүүхдийн сайн сайхны төлөө шийдвэр гаргаж хүүхдийн сайн сайхны төлөө хүүхдэд ээлтэй бизнесийг эрхэлж хүүхдэд чиглэсэн сайн сайхан үйлийг бүтээх юм аа. Ийм сайхан мэдээг энэ сайхан баярын өрөөлтэй хамтдан хүргэж байгаадаа баяртай байна. За нийт монголчуудаа түүний дотор Баянгорын аймгийн нийт хөдөлмөрч ард түмэн ард иргэд тэн энэ гарчуу гал унжилахт хэмээх дахиад жилийн мэндийг төшөөлж та бүгдэд юу сонсон 9 хүсэл нь бүрэн дүүрэн биелэх тухай гэж ерөөл төшөөлж байна. Өнгөрсөн мэчин жил бол монголчууд бидэнд түүний дотор мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа биднэрт бол өөж гişгэн харамгүй харилцсан маш өгөөмөр сайхан жил болж өнгөрлөө. Үүний үр дүнд одоо өөрийнхөө сумдаараа үзэх юм бол манай бууцгаан суманд хүн ам маань 3600 гаруй мал сөрөг маань 298,000 толгойд хүрж улсын авраг малчин 1 төрж аймгийн авраг малчин 6 төрсөн энэ өрнөө амжилттайгаар бууцгаанчул маань энэ өдөж байна. Гарч байгаа дахиад жил маань бол одоо энэ жилийн миний өөрийн хувийн зүгээр шинжиж үзснээр энэ хаврын өдрийн шинжээр бол бас биднэрт бас ахаад буян гişг сайтай сайхан жил болох юм байна гэж би малчин хүний хувьд бас байгаль цагаарыг ажиглаж явдаг хүний хувьд их өөдрөг сэтгэлтэй байгаа. Энэ өдрийн шинж бол зүүн буюу өмнөөсөн их салгилсан хур буух магадлал их өндөртэй агаарт их зүүн талаасаа үйл хөөрж байсан энэ ийм жил бол ер нь гитээсэн өвчин зовлонгүй амар амгалан ер нь сайхан жил болдог гэсэн өвдгийн одоо сургаалт юм байнамаа. Тэгээд энэ дахиад жилдээ нийт монголчуудаа ер нь тэгээ юу сонсон 9 хүсэл нь бүрэн дүүрэн биелж хиймэр дундаа өөдрөг байх болтугай гэж бас давхар хүсэн ярьж байна. Баянгор аймгийн хувь дээр бол эх 4 жилд хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр хэлбэрээр гаргаж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулаад байгаа. Тэгээ эх 4 жил бидний одоо хийж хэрэгжүүлэх ажлыг маань ерөнхийд нь багцлаад гол одоо томьёоллыг хэлэх юм бол жижигдэн үйлдвэрлэлийг
бүтээгдэхүүнээ хөгжүүлэх замаар иргэдийн ажлын байраар хангасан, унган байгаль экологийн тэд зүйртэй байдлыг хадгалсан, бүтээл сэтгүүтээ иргэдийг төлөвшүүлсэн, хүний болон эдийн засгийн хөгжлөөрөө Монгол улсын тэргүүлэх 5 аймгийн нэг болно гэж бид нар бол эрхэм зорилгоо бол томьёолж гаргаж тавьсан байна. Тэгээ энэ одоо гол зорилгоо хэрэгжүүлэх үүднээс бид дараах одоо гол одоо 5 салбар дээр бол эх одоо 4 жилүүдийн бодлогууд маань чиглэгдэнэ. Энэ нь бол нэгдүгээрт нь бол иргэдээ одоо ажилтай болох, орлоготой болох, тэднийхээ амжиргааг сайжруулах туйлын зорилго байгаа. Энэ бол маш том бөгөөд хариуцлагатай зорилго. Бид Улсын хурлын болон орон нутгийн сонгуульд оролцохдоо бас энэ бодлогыг гаргаж тавьж ард түмнээсээ одоо бас дэмжлэг авсан учраас энэ бодлогыг бол хойшлуулахгүйгээр хэрэгжүүлэхээр зорж байгаа. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд бид нэр орон нутгийн хөгжлийн сан, за хандив дэмжлэг тусалцаа, улсын болон орон нутгийн төсвүүгээд бүхэл боломжит санхүүгийн их усруудыг бол дайчилж зарцуулна гэж төлөвлөж байгаа. Энэ 2017 онд жишээ нь бид бүхэн 500 сая төгрөгийг бол орон нутгийн хөгжлийн сангаас жижигдэн үйлдвэрлэлийг дэмжихэд тавьсан. За мөн Монгол улсын хүнс хөдөө аж ахуйн яамны жижигдэн үйлдвэрийн сангаас мөн одоо 1 тэрбум төгрөгийг бас авч энэ бодлого үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөөд ажлуудаа мөн эхлээд явж байна. Тэгээ энэ төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гардан хэрэгжүүлэх бүтэц дутмаг байдаг учраас байсан. Тэгээд тийм учраас манай аймгийн хувьд дээр бол Баянхонгор аймгийн үйлдвэрлэлт хөгжлийн корпорац гэдэг бас орон нутгийн өмчит орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрыг одоо байгуулад үйл ажиллагааг эхлүүлж байна. Энэ бол төрийн зүгээс тодорхойлж гаргасан зорилттой зах зээл дээр өрсөлдөх чадвартай ийм жижиг дунд үйлдвэрлэлийг л бодлогоор дэмжинэ. Ингэснээр ажлын байрыг бас нэлээд ихээр нэмэгдүүлнэ гэж бодож байна. Энэ нь бол нэгдүгээрт нь хөдөө аж ахуйн салбараас орж ирж байгаа асар их түүхийд байгаа. Үнэхээр одоо малын гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг бид нэм үртэг шингээж дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар за малчтынхаа төдийгөө бас ажиллах хүчний орон зайгч бий болгож тэн дээр бас тоглолт хийж иргэдийн амжиргааг дэвшүүлнэ гэсэн ийм томоохон бодлогыг бол төвшүүл тавьж байгаа. Дан ганц нэхгүй Баянгор аймагт маань эдийн засгийн болоод хүний тийм ээ тэгээд түүхийдийн ямар нөөц байна. Тэр нөөц болгон дээр тулгуурласан дотоодынхоо одоо ажил хүчний дэмжлэг тусалцаатайгаар үйлдвэрлэж болох бүхэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж орон нутаг өөрийнхөө хэрэгцээг өөрөө хангадаг болох энэ бодлогыг л хэрэгжүүлэхээр зорж байгаа. Хоёр дахь нь бол яхахгүй манай одоо гол салбар бол хөдөө аж ахуйн салбар байгаа. Хөдөө аж ахуйн салбар дээр бид нэгдүгээрт нь бол үнэхээр одоо бас малын тоо толгой хойноос хит ингэж хөөцөлдөд байх нь зөв юм уу? Үнэхээр одоо энэ бас мас сүрэг маань хит их олшрохын хэрээр бэлчээрт байгаль орчинд бас ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа. Энэнийг бас малчдтайгаа тухай бүр нь одоо багийнхан иргэдийн нийтийн хуралд орж хамтран хэлэлцэж, ярилцаж бас энэ бэлчээрийн менежментийн талаар томоохон зарчмын шин чанартай өөрчлөлт авах бодлогыг хэрэгжүүлэхээр зорж байгаа. Энэ нь бол тухайн жилийн одоо бэлчээрийн даацаас хэтэрсэн одоо тухайн өрхөд ноогтоос илүү толгой мал одоо хариулж байх юм бол тийм ээ тухайн малчин бас багийнхаа эрсдлийн санд бас тодорхой төлбөр хураамж төлдөг. Тэрний багийн иргэдийн нийтийн хурлаараа тэр бэлчээрээ хамгаалах, бэлчээрээ тэлэх, бэлчээрээ нөхөн сэргийх юм үйл ажиллагаанд зарцуулдаг байя гэсэн энэ бодлогыг хэрэгжүүлж байгаа. За энэ бодлогынхаа хүрээнд бол Баянгор аймагт хэрэгжиж байгаа хоёр одоо том төсөл байгаа. Нэг нь бол Швейцарын хөгжлийн агентлагийн доктортой ноолуур төсөл, ногоо алт төсөл, нэг нь бол Францын хэл хязгааргүй магадлал тэмдэглэгийн хүрээнд хэрэгжиж байгаа доктортой ноолуур төсөл байгаа. Энэ хоёр төслийн хүрээнд бас дэмжлэг авч иргэд малчтынхаа хүчээр тэднэртэйгээ хамтран ярилцаж, зөвшөлдсөж энэ асуудлыг шийднэ. За мөн үүний зэрэгцээгээр залуу малчтынхаа залуу халааг бэлтгэх зорилготой илгээлтийн эзэн хөтөлбөр. За мөн одоо хөдөөгийнхээ ард иргэдийг бас орчин үеийн хөгжлөөс хөл хоцроохгүй байх, хөл зэрэгцэж алхах, суг хөгжих энэ боломжийг олгох шинэ хөдөө хөтөлбөр зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. За Монгол мал хөтөлбөр дээрч байгаа бас нэг томоохон одоо улс үндэсний хэмжээнд яригдж байгаа асуудал бол яхахгүй малын үйлдвэрлэх чанарыг сайжруулах тухай асуудал байгаа. Өнөөдөр үнэхээр малчны хотод байгаа малыг өндөр ашиг шимтэй мал болгох
ийм процесс өөр маш удаан явагдаж байна. Зөвхөн малчдын л одоо сэтгэлгээний тэдний өөрсдийн санаачлагын үр дүнд л тодорхой цөөхөн малчдын хүрээнд одоо энэ ажил хийгдэж байгаа. Тэгэхээр энэнийг бол аймаг орон нутгийн бодлогын хэмжээнд авч төрийн торгон сүрэг гэж одоо шилмэл омгийн эцэг малаас бүрдсэн ийм сүргийг бүтцийг эцэг малын сүргийг сум болгонд бий болгох. За тэгээд мал эмнэлэг үржлийн дасагт нь ажиллаж байгаа одоо зоотехникч нарыг одоо тэр үржлийн сүргийг торгон сүргээс ашиглаж тухайн малчны хотод одоо шинжлэх ухааных нь яг аргачлалаар үндэслэлээр тооцоо судалгаатайгаар тухайн одоо малчдынхаа хотон дох малын сүргийг чанаржуулах ажлыг төрийн оролцоотой хийя гэсэн ийм бодлогоодыг бас бид нэр хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэхээр зорж байна. За дараагийн нэг салбар бол үнэхээр бас тулгамдж байгаа салбар бол эрүүл мэндийн салбар байгаа. Өнөөдөр бас орчин үеийн техник технологи маш их нэвтэрч байна. Гэхдээ өнөөдөр хүн өөрийнхөө эрүүл мэндийг бас хамгаалах энэ өөрийнхөө эрүүл мэндийн төлөө санаа тавих юм ажиллагаа дутмаг өвдсөн хойноо одоо төрийн эмнэлгүүд дээр ирж ажил үйлчилгээ авдаг. Үнээсээ болоод эдийн засгийн хувьд төдийгүй өөрийн болоод улс орны төдийгүй эдийн засгт бас хохирол учруулдаг, хүндрэл учруулдаг, ачаал үүсгдэг ийм байдал байдаг. Тийм учраас энэ жилээс бид нэр жил болгон бүх багууд дээрээ нарийн мэрэгжлийн эмч нарын үзлэг онцлогоог бол хийнэ гэж төлөвлөсөн байгаа. Урдных шиг төрөөс одоо өчтөчнөө одоо хөрөнгө мөнгө зараад өчтөчнөө ажиллах хүч гаргаад ингээд очиж байгаа ажил үйлчлэгэн дээр харин хамрагдахгүй байгаа. Одоо тэр иргэдтэй бас захиргааны хариуцлагын тухай хуулийн хүрээнд хариуцлах тооцох тэр хүнийг бас одоо албадан үзлэг онцлогоонд оруулах ингэснээрээ одоо тухайн иргэний одоо өвчнийг эрт онцлох, тухайн өрх гэрд учирч болох эрсдлээс сэргийлэх ийм ажил арга хэмжээг бас иргэн хүнийхээ төлөө гэсэн сэтгэлийн үүднээс бас эмнэлгийн салбарт хийхээр зорж байгаа гол ажил бол энэ байгаа. За боловсролын салбарт бас бид нэр анхаарна. Өнөөдөр үнэхээр Баян-Хонгор аймгийнхаа боловсролыг бид нэр энэ эх 4 жилийн хугацаанд Монгол улсын одоо боловсролын одоо өрсөлдөх чадвартай тэргүүлэх 5 аймгийн нэгийн хэмжээнд хүргэнэ гэсэн ийм том бодлого зорилгыг гаргаж тавьж байгаа. Тэгэхээр юуны түрүүнд бид нэр багш нарыгаа чадваржуулах ёстой, багш нарыгаа чадварчуулах ёстой. Багш нарыгаа бид нэр дэмжих ёстой. Багш нартаа бид нар бас хариуцлага тооцдог байх ёстой. Өнөөдөр үнэхээр төмний хүүхдэд тэр эрдэм зааж байгаа тэр багшийн авиас, хүч, оюун ухаанаас ирээдүйн хожим маань одоо хөгжлийн хувь зай шалтгаалах учраас бол энэ бол аймаг орон нутгийн хэмжээний гол одоо бодлогын цөмд байх өгөөд энэ ажлыг бол манай баг бид бүхэн аймаг орон нутгийнхаа нийт ард иргэдийн дэмжлэг тусаатайгаар хэрэгжүүлж чадна гэж бодож байгаа. За мөн одоо бидний эрхэм зорилгоос тодорхойлсон нэг гол салбар бол яхахгүй байгаль орчны салбар байгаа. За байгаль орчны салбарыг бол бид нар унган байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, хөгжүүлсэн, хамгаалсан ийм байхаар бол зорилж тодорхойлж байна. Өнөөдөр хэд одоо замбраагүй уул уурхайн олборлолтоос бас татгалзах. Гэхдээ үнэхээр одоо хуулийн хүрээнд бүхий л одоо тавигддаг шаардлагыг бүрэн хангасан аж ахуйн нэгжийг идэвхтэй дэмжиж тэднэртэй хамтран ажиллах замаар байгаль орчноо хамгаалах ийм боломж болцоо байна гэж харж байгаа. За мөн одоо иргэдийг нөхөрлөлийн хэлбэрээр өөрийнхөө оршин сууж байгаа газар орчны байгалийн баялагийг хамгаалах, түүний одоо дагалдах баялагийг одоо бас ашиглаж орлогоо нэмэгдүүлэх ийм боломжийг нь хангаж байгаль хамгаалах нөхөрлөлтийн үйл ажиллагааг төвчүүлнэ гэсэн ийм томоохон одоо 5 үндсэн гол зорилгын хүрээнд бол бид нэр ахис дэвшил гаргасан, өөрчлөлт шинжилэлт авчирсан ийм одоо бүтээлч аймаг болж энэ бодлогоудаа хэрэгжүүлснээр хүний болон эдийн засгийн хөгжлөөрөө Монгол улсын тэргүүлэх 5 аймгийн нэг болно гэсэн энэ зорилгоо хангаж биелүүлж чадна гэж бодож байгаа. Тэгээд өнөөдөр цэнхэрлэгцээ үзэн сууж байгаа нийт монголчуудаа, тэр дундаа Баян-Хонгорчуудаа энэ одоо мөрийн хөтөлбөр бодлого үйл ажиллагааг дэмжиж нэгдсэн нэг санаа зорилго бодолтойгоор хүн болгон энэ аймаг орон нутгийнхаа хөгжилд хүч нэмж ингэж бас ажиллаарай. Биднийг дэмжиж, биднэртэй хамтарч ажилланаа гэдэгт та бүхэнд бол итгэж байна. Та бүхнийхээс гарсан үнэтэй санаачлал болгоныг аймаг орон нутгийн удирдлагууд, сум орон нутгийн удирдлагууд ажил хэрэг болгож амьдралд бүтээлчээр хэрэгжүүлж ажиллана гэдгээ бол илэрхийлж байна. Ингээд та бүхэн маань бас сар шинийхээ баярыг улам сайхан тэмдэглээрэй. Та бүхний маань юу сансан 9 цагаан хүсэл бүхэн сэтгэлчлэн бүтэж байх болтугай гэж энэ сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье.
За бидэнтэй зөвхөн ирхэн үзэгч Хиймэрлэг Монгол түмэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр ТV8 телевизийн уран бүтээлчд бид сар шөнийн баярын энэхүү өргөн дэлгэр нэвтрүүлгийг Баянгонгор аймгаас Баянгор аймгийн одоо олон сайхан эрхмүүдийн хамтаар гişэг өдөр нэвтрүүлгийг та бүхэндээ энэхүү хүргэлээ. Хонгор нутгийн зон олны юу сан сэнсэн цагаан бэлстэн сэтгэлчлэн бүтэж ард иргэдэн амар тайван аз жаргалтай амьдралаар энэ сайхан цаг хугацаа, энэ сайхан амьдралыг үргэлжлүүлэх болтугай. Мөн одоо төрийн түвшинд та бүхний ажил хөдөлмөр үргэлж өөдөө дэшээ мандан бадарч байхын ерөөлийг төвшүүлэн энэ өдрийн нэвтрүүлгээ ийхүү жаргааж байна. Үзэгч та бүхэндээ гэлалаа.